За. За бүгдээ энэ шатлсан цэцэлтийг яг энэ деталь дээр нь зурх гээд оролт тэ. Тэгэхээр би энэ деталийг нь юу гэдэг юм гэж утсан. Өөрийн солид дээр нь зурж харуулъя гэж бодсон. Тэгэхээр миний зурсан болохоор энэ байл та. Гэт энэ маань уншаад хэлж байна. За тэгэхээр хэдүүл энийг яаж зурсан бэ гэдгийг л харах гэсэн тэ. За бүгд нь чадж байгаа. Гэхдээ зарим нь амжихгүй байх гэдэг үгнээс би цааш нь утасны л. Цааш нь утасныг би дэлгэцээ цаан болгоч. За хөгцсөн деталь бол нэг дээрээс нь харахад бол хангалттай байсан учраас би дээрээс нь харлаа. Front. Top line харлаа тий. За энэ дээр sketch руу ороод хэвлээ. Би төв дээрээс төвийн зэгээс их үлдээд мэдгшин цэгтэй эхлээ зурчих гэж бодож. За ингээд тэгшин цэгтийг авлаа. За энэ хэмжээ 100 байсан. Хэмжээ 100 байсан. За энэ буцаа зураг руу орж хэмжээ харах болчиход байна. За хэмжээ за тэр 40 байсан санаадах энэ хэмжээ тийм биш. За хэмжээд үзчих. Нэг хэмжээ 40 тий. За ингээд 40 гэдэг хэмжээгээр нь зураг хэсэг. За энд 40. За энэ 40 гэдэг хэмжээг авчлаа. За ядаа шууд экструд уусаа хийгээд. За би бол ерөнхий яаж зурдгийг та нар мэддэг учраас би зүгээр барай авчиж байгаа шүү дээ. Байгуул авчиж байгаа. За ингээд зузаан нь хүчлээ 15 зузаантай өгсөн шүү бай. За тэгвэл энэ хавтгааг сонголоо. Энэ дээдлийн хавтгааг сонголоо гэсэн үг ч тийм нормалтай болгоод эндээс хэдүүлээ байдаг шин згсээр. Энэ тэгшин згтэй зар. За энэ тэгшин згтийг энэ дээр байхаар сонгочих гэсэн үг тийм. За миний харж ирснээр болохоор хэмжижсэн болохоор за энэ тэгшин згтэй зарсан. Одоо тэгшин згтийн хэмжээг хэдүүлээ өгөх гэдэг. Хэмжээг нь өгөхдөө би энэ хоёрын хоорондох хэмжээг нээлж нь өчт юм гэсэн чинь цэгээр авахгүй. За тэгвэл энэ талаар нь smart animation авлаа. Энэ тэгшин згтэй ирмэг энэ ирмэг хоёр хоорондоо 36-гийн зайтайсан. За 36 орлоо. Би энэ тэгшин згтийн маань ирмэг 28 байсан. 28 авлаа. За энэ уран болохоор 14 байсан. 14 авлаа. За окей. За тэгвэл дахиад нэг тулгаад харчих те. Энэ хэмжээ маань харж байгаа гэдэг зүгээр тулгаад харчих. За энэ хэмжээ бол 28 гэдгийг таарч байна. За би дутуу хэмжээ дэвснэг гүйцэтгэж явчих те. Энэ элементийн хэмжээ 36. За энийг чицүүлэх гэдэг юм лээ. За энэ дээр ингээд 36 хооронд авчлаа шүү. За ингээд дутуу хэмжээгээ үүсгэжлээ. За цааш нь тэгвэл энийг хэдүүл экструд хос хийгээд өндөр нь нийт өндөр нь 29 баггүй. Тэгэхээр би сая суурийг нь бол 10 доор явуулж учраас би дээдлэх юм энэдрийг 5-аар явуулаа. Ингээд нийт өндөр нь 20 болж байгаа. За өөрөөр хэлбэл би ийм их зурчлаа гэсэн үг шүү дээ. Энд 5 мм энэний зузааны 5-аар өгсөн. Энэний зузаан 15 мм 20. За одоо энэ хавтгай дээр хэдүүлээ нүхээ гар. Энэ зөвхөн энэ хавтгай тий. Тэрийг идэвхжүүлээд нормал төв хийж байгаа гэдгийг мэддэг учраас би ерөөсөө тайлбар хийхгүй шууд явж байгаа шүү дээ. За энэ дээр хоёр шиг нөхөө. Энд нэг юм хоёр нөхөө. Тий. Энэ хоёр нөх. Ийм хоёр нөх. За энэ хоёр нөх бол яг нөгөө юун дээр байх хэвээр. Control shift-ээр дарж хагаад энэ хоёрын хоёулынхын төвийн цэгүүдээр авчиж байгаа. Тэгээ би энэ хоёрыг ийм хөвтэй чиглэлтэй ингээд яг чиглэж хоёрын тойргийн төв нь ийм хөвтэй шулуун дээр байх хэрэгтэй гэдгийг заагаад өгч байгаа байхгүй тийм. За ингэж та нар зааж өгч байгаа. Хэрвээ энийг гарч ирэхгүй энэ properties руу орохоор энэ дээр байгаа. Properties руу орох. Тэгэл окей гарч ирсэн гэсэн үг шүү дээ. За одоо хэдүүлээ хэмжээсээ үгүй. Энэ хоёр нүхний хоорондох зайг 14. За энэ нэрмгээс эхний нүхний хоорондох зайг 7 гэдэг хэвчээс 7 болгоч тий. Тэгээ энэ нүх
Энэ нэрмэгтэй бас 7. 14 байсан дунджаар нь орж байгаа гэсэн үг шүү дээ. 7 гэхэр чинь. За одоо тэгээд хоёр нөх маань нэгнийхээ хэмжээг энэ нь 8 диаметр байсан. За 8 диаметр. Тэгэхээр хоёр нөх маань хоёр өөр хэмжээтэй болчих. Би хоёулангийн 8 гэж өгч олно. Эсвэл яадаг вэ гэдгийг та нар мэднэ шүү дээ. За энэ тойргоо сонгоод дахиад контрол shift-ийг дарж агаад тойргоо сонгочоор хоёр тойрч хоёулаа энэ дээр хэвчээд ордог энэ preferred. Тэгвэл энэ хоёрыг тэнцүү гэдэг ингээ авчвал хоёулаа адилхан 8 диаметртэй болчих гэсэн үг тийм. За энэ дээр ямар ч асуудал болоод ингээд хэмжээ бүх хэмжээс өгөгдөд нөгөө тойрог маань хар болчихж байгаа учраас би extrude cut хийлээ. Өөрөөр хэлбэл нэвт хүллээ гэсэн. За тэгвэл ингээд хараад ийм хэмжээтэй 5-ын цуцаа дарагдаад байлээ. Тэрийг хэдүүл line-ийг true болгочихвол бүгдийг нь ажиглана. Эсвэл 20 гэдэг өгчөөл нь шүү дээ тийм. За true орно өнгөлөө. За ингээд нэвт нөх. Ийм нэвт нөх хийцэн тийм. За цааш нь одоо энэ дээр нөгөө нэг юу баг. Тал тойрог хэлбэртэй. Энэ 14 радиустай ийм тойрог бүхий одоо ийм тойргийн 4-ний бүхий призм дээр цилиндр призмэр гэдэг утсан байгаа байхгүй. За ухтаа энд наадлын ирмгээс 6 тэгээ энэ ухаж байгаа цилиндр чи өөрийнх нь зузаан болохоор 5 ийм хэмжээтэй байгаа байхгүй. Тэгэхээр тэрийг би болохоор энэ дээр яаж гаргах вэ гэдгийг энд нэг сонгоё тий. За тийхийн тулд би ингэж харж агаад юу вэ? Энэ наадлын хавтгаас сонгоё. Энэ наадлын хавтгаас 6-гийн зайтай гэсэн учраас би энэ наадлын хавтгааг сонгоод тэгээд би юу яах гэсэн. Энэ хавтгааг сонгож жагаад энэ future гэдэг хавцан дотор чинь future гэдэг хавцан дотор чинь юу вэ? Reference гэж байгаа тийм. References-ийн планыг сонгоё. Энэ хавтгааг сонгоё. Өөрөөр хэлбэл би энэ хавтгаатай parallel хавтгааг сонгож байгаа гээд энэ чиглэлийг энэ offset flip offset-ээр ингээд цааш нь чиглүүлж. Цааш энэ хавтгаас цаашаа гэсэн хавтгаа авч байна. За тэгээд 6-гийн зайтай гэсэн учраас 6 гэдэг хэмжээг энд өгсөн шүү. Энэ өөр автоматар идэвхжиж байгаа. За энэ дээр окей гэдэг дарахаар энэ хавтгаа гараад ирсэн тийм. За энэ дээр нормалт үгээд энэ хавтгаа дээр зурна гэсэн үг шүү дээ. Энэ план дээр нормалт өгчөөр энэ хавтгаа дээр зурна гэсэн. За тэгээ скетч рүү орж байгаа хэдүүлээ тойрог зураа. Энэ тойргийг энэ болон дээрээс энэ тойрог зураа. Энэ тойргийн радиусыг диаметрик 28 гэж. Өөрөөр хэлбэл радиус нь 14 баг учраас тийм ээ. За окей болчихсон тийм. За энэ дээрээс нь шууд хэдүүлээ хувьчирс авчихлаа. Ахуу кат. За кат авч. Extrude cut авч. За тэгээд эндээс нь харъя. Extrude cut авахаар ийм нэвт ингээ бүгдийг өгчих гэдэг тийм. Тэгэхээр энийг хоёулаа хэдүүлээ true all ингээл blind болоод энийг 5 байсан. 5-аар нь авчих болж байна. Энэ 5 гэж чинь тийм. Уусаа 5 гэдэг хэмжээтэйс учраас 5-аар нь авчи. Окей ч гэсэн. За ингээд саяны энэ нүүрний хавтгаас 6 мм зайтай 5-ын зузаантай цилиндр призмээр юм. Одоо цилиндрээр ухчлаа гэсэн үг шүү дээ. Цилиндрээр ухчлаа гэсэн. Юу яриад тэ бороо юм шүү. За дараагийнх нь нөө цаг дуусгаад яараа дараагийнх нь болохоор нэг юм юу аа. Конус нөх байгаа. Конус нөхний зай болохоор энэ хавтгаагаас цаашаага 10 мм зайтай эсвэл учраас дахиад би энэ хавтгаагаа сонгоч. За тэрнээс өмнө хэдүүлээ ингэж болно. Энэ фланыг нууж бол энэ хавтгааг эхний сонгосон нэмэлт хавтгаа гэсэн үг шүү дээ. Энэ хэд дээр дарж байгаа гэдэг нуугдчих гэсэн. За одоо 2 хавтгаагаа зуръя. 2 хавтгаагаа зурхаар би энэ дээрс нөгөө хавтгаагаа сонгоод энэ флан гэдгийг сонгоод за чиглэлийн өөрчлөлөө эндээс 10-ын зайтай гэсэн юм. 10 зайтай энэ хавтгаагаас 10 мм зайтай нэмэлт хавтгаа сонгох чинь. За хавтгаа сонгосон. Энэ одоо түрүү планы байсан тэр чинь нуугдчихсан байна шүү дээ. Одоо энэ план хоёр нь ил харагдаж байгаа юм чихэр өнгөтөлсөн байна тийм. Энэ дээр нормалт үгүй. Энд нормалт үгүй. За тэр хавтгаа дээр хэдүүлээ зуръя. За скетч рүү ороод эндээс би тэмдэглэг авах гэж байна. За конус гадруу зурх гэдэг байна. Тэгэхээр миний конусыг зурхаж жоохон өвдөө. Ажиллагаатай учраас би зүгээр энэ найрыг хэлбэр гэж энэ хэлбэрээр хазах гэж байна. Өөрөөр хэлбэл конус тэгшми нэгтгэлийн тэмдэглэгийг та ухаан зурчих тийм ингээд битүү рүү үсгэж байгаа шүү.
эндээс энэ сонгож авсан тэнgelгийн зэгээс энэ хүртэлх зай гэдэг ингээд дурын ингээд эхлээд авчирч байгаа. За энийг та нар мэдчихэж байгаа учраас. За би гол нь одоо яах гэж нэхэр энэ тэнgelэг энэ ирмэг хоёр хоорондоо 19 зайтай. За 19 зайтай. За тэгээд надад болохоор энэ тойргийн дээдлийн тойргийн радиусыг болохоор 5. Өөрөөр диаметр нь 10 гэдэг юм аа. Энэний радиусыг болохоор 3 гэдэг юм аа. 6-гийн диаметр. Тэр 3. Окей. Тэ ингээд бүрийн хэмжээс өгцөө учраас харуулчлаа x гэж маань тэ. За тэгвэл хоёулаа extrude cut хийчих. Тэ extrude cut хийчихээр одоо энэ дэр хэрэгж байгаа шиг. За юу юм энэ хатгаа дэр энэ тэнцүү маань сонгогддог юм шиг байна. Я extrude sketch мэн сонгодог. За энэ зорч sketch sketch дээр revolute cut хийх би борох юм. Эндээс хэдүүлээ revolute cut хийх гэсэн шүү дээ. Revolute cut-аар. Окей. Команд борохч. За revolute cut аваад энэ дээр 360 гэдгээр хүчин шүү дээ. Тиймээс энэ дээр шүү окей гэж дарахад ухаал гараад ирсэн үг. Комсор. За ингээл бүрсээ болгочихж байгаа юм тийм. За тэгээ энэ нэр өглөө. За тэгээ дөрөв нэр өглөө шүү гэж юм. Дараа нь олдохгүй ч юм уу. Учраас би нэр өглөө энийг юу гэж заач өглөө. За энийг заасан тий. За ингээ хадгалагдсан учраас одоо хэдүүлээ юугаа зорж олно. За одоо ажлын зэрэг зэрэг тий. Ажлын зэрэг болгохын тулд энэ make drawing формат гэдэг рүү орлоо шин. Өөрөөр хэлбэл шууд энэ төрсөөс BS өгнө. За одоо эндээс би нэг стандарт өөртөө хэрэгтэй нөгөө хуудас бэлтцээ тий. My A4 гэдэг хэдүүлээ хадгалдаг ч тий. За ингээд энэ окей. Өөрийн загварыг дуудаж байна. За эндээс би юу юм уу? Одоо жишээ нь энэ бол юм уу? Би ихэр оруулж ирсэн блокийн маань хэмжээс нутгаа учраас би ингээд нууцсан. Өөрөөр хэлбэл би энийг блокоор оруулаад ирсэн гэсэн үг. За энийг цааш нь энийг дотор нь ороод сольж болж байгаа тийм. За энийг би бол таяда өөр юм дээрс заавдаг ч гэж бодож байна. За одоо гол нь хэдүүлээ үлдсэн минутад энэ юу хийх гэсэн. Нөгөө Performance руу орж жагаад энэ A системийг болиулаад E системээр зорё гэсэн үг тийм. Окей тавлаа. За одоо би зөвхөн дээрээс харсан проекцийг авлаа шүү. Дээрээс харсан проекцийг аваад энэ дээр юу гэгээ гарлаа. За одоо энэ дээр би нөгөө шатлсан цэцэлтийг хийж харуулах гэдэг байгаа ажлын зарим дээр тийм. Шатлсан цэцэлтийг хийхин тулд line sketch руу орж байгаа line command аваад. Тэгээ би энэний line-ийнхаа энэ цэгээ дээрээс нь эндээс ингээд төвийн дайрсан байхаар юм хавтгаа зорох гэж байгаа. Тэгээ хавтгаа зорохын тулд эхний ээлжинд би line-аар зорно. За би яагаад гэдэг нь цаг гаргал тайлбарлая. Тэгээ би эхний ээлжинд ингээд зурчих хэрэгтэй юм зураад цаг минуттай амжилт. За би олно гол нь энэ төв төр энэ төвийн дайрсан бахар тийм конусынхаа эргэлтийн тэнцгийг ингээд дайрсан бахаар хавтгаа сонгох гэдэг байхгүй. Тэгсэн хэрнээ босоо хавтгаа сонгох гэдэг. За ингээд ийм line авчлаа тий. За энэ дээр select хийгээд мас дараад ингэж. За одоо хэдүүлээ яах гэдэг юм гэхээр энэ дээр ингэж 3 юм хавтгаа авчихсан. 1 2 3 хавтгаа зурж байгаа. Гэхдээ солид болохоор 5 хавтгаа зурж байгаа гэж ойлгоно. За тэрийг хэдүүлээ загсна. За энэ дээр хэдүүлээ line аваад эхний line-ыг сонгоод mouse хоёроо дараас select chain гэхээр энэ бүгд ингэ зэрэг төвшиж байгаа. Ингээ бүгдийн зэрэг төвчүүлсэн учраас draw ороод sketch руу орчин. За энийг за алийг сонгосон байсан. За би эхлээд стандарт гэдгийг сонгоод харуулж байна. За стандартаар сонгоод зүсгээд нэг ийм төсөл байгуулах гэдэг байгаа байхгүй тий. За тэгвэл энэ төсөлтийг хэдүүлээ чиглэлийн хөлчилж. Чиглэлийн хөлчлөхөр ийм төсөлт гарч ирэх гэж байгаа надад. Гэсэн үг байхгүй. За энэ төсөлтийг хийж гисэн ингээд авчих. За одоо тэгээд цаг баг учраас шууд sketch руу орж байгаа би энэ дээр нэг line зураад их
зогсоо лайн зорч. За одоо тэгэхээр нөгөө нэг энэ дээр ингээд 5 автоогоор энэгээр зүсцнийг энд харуулж байгаа байхгүй. Тэрийг мэдүүлээ